Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчийг сонгох сонгуульд Дорнод аймагт амжилттай өргөлжилж байна. Нэр дэвшигч Эрдэнэбол Болор Эрдэнаар Дорнод аймгийн болон 14 сумын 200 гаруй гишүүнтэй уулзаж өөрсдийн мөрийн хөтөлбөрөөр танилцууллаа. Ардчилсан нам шинжиллийн бодлогынхоо хүрээнд намын дарга бүх гишүүдийнхээ оролцоотой сонгосон шударга тогтолцоонд суурилсан энэ зарчим ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчийн сонгуульч гэсэн нөлөөлж байгаа юм а. Ардчилсан залуучуудын холбооны үйл ажиллагаанд хэн нэгнээс хараат байх биш бүх гишүүдийнхээ дуу хоолой нь болж тэдний төлөө зоригтой тэмцдэг байх ёстойг Дорнод аймгийн ардчилсан намын дарга онцолж байлаа. Хүн бүхэн хүн л байх ёстой гэдэг ийм зарчмыг л байна. Хүн бүхэн хүн байж чадах юм бол дараагийн асуудал бол юу ч. Тийм болохоор бидний бас 18 онд тавьж байгаа зорилтын гол зорилго бол ардчилсан намын залуучуудад жинхэнэ хүн байх ёстой. Хүн болж төлөвлөсөн байх ёстой. Тэгэх юм бол бидний цаашдын зам дардан болно гэдэг ийм л агуулгын дор бид цаашаа урагшнаа явнаа гэж ингэж бодож байгаа. Улс төрийн бохир заван энэ өнгө мөнгөний энэ нийгмийг бид нар өөрчлөх зоригтой шийдвэр байх ёстой. Энэ тал дээр яг энэ тангарагтай бас үнэн чиваараа тэгээд эх орон гэж юу гэж эх орон гэдэг зүйлийг юу гэж ойлгодог вэ? Ийм хоёр асуулт хоёулангаас нь асууж байгаа шүү. За тэгээд амжилт хүсье. Та хоёрын аль нэгэн сонгогдох нь тодорхой. Залуучуудын төлөө их юм хийгээрэй. Монгол улсынхаа хөгжил дэвшлийн төлөө Ардчилсан намын үс баримтлал чиг үүргийн төлөө тууштай яваарай гэж хүсье. Амжилт хүсье. Нэр дэвшигчдийн хувьд улс орныг хамарсан ажилгүйдэл, ядуурал, боловсрол, эрүүл мэндийн асуудалд тууштай анхаарч ажиллахаа мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Түүнээс гадна залуучуудад тэгш боломж орон нутаг бүрт тохирсон бодлогыг боловсруулж зөв хөгжлийн гарааг бий болгохоо нийт гишүүдтэй амлаж байсан юм а. Бодроо төрийн танилцуулга болон мөрийн хөтөлбөр энэ тодорхой байна. Энэ дээр би мөрийн хөтөлбөрийн эрхэмлэх 3 зүйлийг оруулсан байна. Та бүхэн бас уншиж сонирдоорой. Бүр нэг цаг гаргаад уншаач. Бид хоёрын царайг бодон уншаач. Одоо та нар сонгуульд сандаа өгч чинь. Сонгуул сандаа өгчлөө гэдээ энийг хаягдаггүйгээр бүр нэг хатгалаад аваач. 5 жилийн дараа 10 жилийн дараа ам асуугаач биднээс. Эндээ хүрч чаддаггүй юу гэж бас биднээс хариуцлага нэхээч. Үүний төлөө бид нар нэр дэвшиж байгаа маа. Энэ төрийн төлөө өөрийн хүсэл эрмэлзлээ илэрхийлээд улс төрийн замлыг сонгоё. Монгол төрийн залгамж, төрийн бодлого төр залгамж халаа авъя. Ачааны хүндийг үүрий. Гаднаас нь хараад тэрийг шөмсгөж өөрөө тэр хариуцлагыг нь авъя гэдэг зорилгоор би улс төрд орж ирсэн. Улс төрд нэгд орж ирсэн учраас би өөрөө төвөндөө хууштай явахыг хүссэн учраас ерөнхийлөгчийн энэ ерөнхийлөгчийн энэ сонгуул өөрийн нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байгаа юм. Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахаас гадна аймгийн ардчилсан залуучуудын холбооны даргыг бүх гишүүдийн саналаар сонгож байгаа. Улмаар бүх гишүүдийн саналаар Чадраавалын Дамдын сүрэнг Дорнод аймгийн ардчилсан залуучуудын холбооны даргаар сонгосон юм а. За холбооны үйл ажиллагаагаа бол билээ нээлттэй. За гишүүд рүүгээ залуучуудаараа хандсан үйл ажиллагаа явуулахын тулд зааман 2020 оны сонгуулийн бэлтгэл ажлыг хангах энэ ажлын зорилготойгоор одоо сонгогдлоо. Мөн одоо энэ миний давуу тал өөрийн давуу талаа бол аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч орон нутагт бас нэлээд хөтөн захиргааны байгууллагад ажиллаж ирсэн. Энэ ажлынхаа хүрээнд залуучуудаа бэлтгэх, сургах энэ ажлуудыг түлхүүр гарч ажиллана гэж бодож байна. Энэ сонголт нь бол цаашдаа бас шинжлэлийн олон давалгаа эхлүүлнэ гэж найдаж итгэж байгаа. Тэгээд Дорнод аймагта одоо намын үйл хэргийг цаашид өндөр хөгжүүлж авч явах, ардчилсан үзэл баримтлалыг дээдлэх, түгээн дэлгэрүүлэх ажлыг одоо чиглүүлж авч явах залуучуудыг сонгож гинэ гэж ойлгож болохоор байгаа. Тэгээд нийт залуучуудаа бас амжилт хүсье, сайн сайхан хүсье. Нэр дэвшигчид ардчилсан залуучуудын холбооны нийт гишүүдтэй уулзгаас гадна тус аймгийн политехникийн коллежийн оюутан залуустай уулзаж санал бодлыг нь сонсож залуусын хөгжлийн асуудлаар ярилцлаа. Мөн хөтөлбөртөө залуусын боловсролыг дэмжиж ажиллаж байгаа учраас аймгийн номын санд саатаж үйл ажиллагаатай танилцсан юм а.